халуун бүлээрэн хамтдаа цуглаад цэнхэр дэлгэцэн үзэн суугаа хамаг Монголын эзэн заяатай эрхэм та бүхнийхэн Өчигдөр мэндийг хүргэе үзэгчдээ шинэ номлоо хамтдаа төлөв маань сошиалын дугаар тав. Болоод байна. Нэвтрүүлэгтээ өрн оролцоосон байгаа. Та бүхэнд орой минь хүргэе. Орой минь. За үзэгч та бүхэнд орой минь хүргье. Сайн байцгаана үзэгчдээ өчигдөр мэндийг хүргэе. Шинэ он руу хамтдаа нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн зочдоор Монгол Улсын консерваторийн мэргэжлийн төгөлдөр хуурын төгмийн багш Лавгсран сонгодог хөгжмийн 5 аймгийн сурагч Бадмаар нар хүрэлцэн ирж оролцож байна. Өчигдөр мэндийг хүргэе та баярлалаа. Өчигдөр минь хүргэе. За тэгэхээр Монгол Улсын консерваторийн мэргэжлийн одоо төгөлдөр хуур гэхээр тий ер нь бол хуучнаар хөгжим бүжиг тий. Энэ сургуульд маань одоо төгөлдөр хуураар суралцж байгаа хичнээн хүүхдүүд байна. За хичнээн нэрэн багш ажилчтай бас төгөлдөр хуурын чиглэлийн мэргэжил болгож байна бас тий. Тэр талаар та хэлцээ байна. За манай сургууль бол одоо энэ сонгодог хөгжмийн ангид буюу төгөлдөр хуур, хийл, айлт, чело гэдэг энэ дөрвөн мэргэжлэр 6 наснаас нь авдаг. 6 наснаас нэлээд багаас нь авдаг тий. Гэхдээ бас яг 6 наснасаа гэхээс өмнө бас нөгөө хүүхдүүд маань бэлдсэн байх хэрэгтэй байт юм л шүү дээ. Тийм. Яг нь тэр эсэлт маань өвөл явагдаад, өвөл ч юм уу хавар ч юм уу явагдаад тэгээ тэрнээс хойш 1-р ангид ороо ортлоо бэлтгэлээ хийдэг. Монгол улсад яг энэ чиглэлээр яг хөгжмийн мэргэжлийг бол цогцоор нь гоё сургадаг бүр багаас нь сургадаг газрыг бол одоо танахаас өөр газар байхгүй байна шүү дээ тий. Монгол улстай нэг л сургууль. Тий. За энэ дүүрээд ер нь яг төгөлдөр хуурыг ер нь яагаад сонгох болсон юм? Олон төрлийн гоё хөгжмүүд байгаа шүү дээ. Хөгжмийн зэмсгүүд байгаа. Төгөлдөр хуурыг одоо яагаад сонгож хичээл суралцах болсон юм бэ? Би анх дугууланд явж эхэлсэн. Дээрээс нь манай аавын ихч, манай ахад анх төгөлдөр хуур бэлэглээд жоохон хөгжмийн мэрэгжил, жоохон тийм боловсралтай болов гэд. Тэгээд би ахтайгаа хамт дугууланд явж эхлээл шалгалт өгөөд тэгээд Лавгсран маш хашаа болсон. Тэгээд төгөлдөр хуурын мэрэгчлэр сурдаг болсон. Анхаасаа төгөлдөр хуурыг бас сонирхож суралцж байсан байна тий. Хөгжим сонсох их дуртай байсан. Хэдэн наснаас эхлээд яг төгөлдөр хууртай танилцж суралцж эхэлсэн? Танилцахдаа бол 5 настайгаас эхэлсэн. Тэгээд 6 настайгаас мэргэжлийн сургуульд орсон. Тэгээ баг багтаа яг анх ингээд төгөлдөр хуур чинь маш том шүү дээ тий. Жохон хүүхдэд бол бас нэлээ. Тэгэл яг тохирох хөгжмүүдийг нь яг зааж сургаж яг гарныхан байралд нь заадаг юм болоо тийм. Тий, угаасаа яг энэ сонгодог хөгжим гэдэг чинь өөрөө дэлхийн тий маш олон жилийн түүхтэй тийм мэргэжил болохоор ингээд бүр бага наснаас нь сургаж бид нар ч одоо бараг 20 жил 17-аас 20 жил сурж иж сайн мэргэжлийн төгөлдөр орж гардаг. Нэг анги ер нь хэдэн хүүхэдтэй вэ? За ойролцоогоор 15-аас 20 хүүхэдтэй. Боловсруучны багш нартаа ч гэсэн тэгэл тааруулаад тиймэрхүү элсэлт авдаг. Цөөхөн хүүхэдтэй болохоор бас чанартай. Тийм ганцаарчлсан хичээл явагддаг учраас тэгээ давхар онлын хичээл явагдана, ерөнхий эрдмийн хичээл явагдана. Жил үрэл ингээд бас нэг хүүхдээ одоо хуучнаар тий хөгжим бүжигт оруулах юмсан гэл. Ер нь хүн бүхэнд нэг эмгтэй хүн бүхэнд ялангуяа бас нэг тийм мөрөөдлөөд шүү дээ. Нэг хөгжим бүжиг хүүхдээ нэг хөгжмийн нэг тийм боловсралтай болгох юмсан гэл манай ихнэр ч гэсэн бас ингээд хэлээ. Тэгж за манай хүүхч нэг хөгжим энэ төр гэрт төгөлдөр өөр авч ирээд тавьчихсан нэг ганц хоёр дарж байгаа нэг сонирхгүй болохоор бас сонирхдаг юм болов уу гэж бодвол бас би өөрөө бас нэг тийм хөгжим төдийлөн сонирхдгүй ч гэсэн ямарсан төгөлдөр орон дээр өөрөө ингээд ямар нэг нот харахгүйгээр ингээд бас хөгжим аяз сонсголоор ингээд дараад тийм сонирхолтой байхгүй бас нэг тийм зав зай гарахаараа тэгдэг бас тодорхой хэмжээний байгалаас нэг хүүхдэл байгаад байгаа юм болоо гэж боддоо. Яг тэр шиг хүүхд маань бас байгаа юм болоо гэхээр бас арай өөр юм шиг тий. Шалгалтууд бас нэг өөр байгаад байгаа шиг байна тий. Тэгин. Одоо мэржлийн хүүхдүүд ч одоо тэгээ сонсгол, ритм, дээрээс нь анхаарал, тогтооц гэд тий. Тэгээд гар хурууны одоо яг материал тий төгөлдөр хуурандаа тэнцэх үү. Материалын та яг одоо хараад ер нь мэдэх үү тий. Тий хараад ингээ барьж үзээд тий чангасвал тэгэл одоо өндөг гарын алга төгөлдөр уурчиж одоо гарын алгал том байх. Том байх хэрэгтэй юу? Тий. Тэгээ гоё өндөгтэй байх хэрэгтэй.
Одоо энэ хурууныхаа үзүүрээр өндгөөр л мэдэрч тоглодог учраас. Нэг юм жоохон нөгөө юу яадаг тий. Гоё хумс энэ төр Хумс тий. Хумстай ахлаар нөгөө тавилтаа нөлөөлөл гар хуруу буруу тавигдал. Тэгэхээр чин зэрэг гоё техник хөгжихгүй тул. Нөгөө гоё төвлөр урчтыг бас харахаар ялддаг ах яг хумс бол яг л бид нар шиг л хумсандаа бол нэг анхаарах шаардлагач байхгүй байт юм байна даа гэж байна. Өшөө харин бараг лав авч өндөг суулгах гэж. Лав авч. Тий. Тэгвэл бас тэн дээр чинь бас гулгах ч юм уу янз янзын асуудал үүсдэг. Хумстай ахлаар ерөөсөө тоглохдохгүй мэдрэгдэхгүй өндгөнд. Өндгөөрөө бас мэдэрч чадахгүй тий. За Батмаргийн хувьд ер нь ямар амжилтууд гаргаваа. За тэгээд одоо шинжлэлийн үд штэ. Одоо хөгжмөдийн төвлөр уурын ч гэдэг юм уу тий. Танаа сургуулаас онцлоод бас өөрийг чинь орцсон байгаа даа байхгүй. Тэгэхээр зэрэг өөрийнхөө гоё амжилтуудаас найз нөхдөдөө болон таньдаг хүмүүстэй бас хуваалцсан штэ. Би багасаа их уралдаанд орж эхлээд тэгээд анхны уралдаан ямар уралдаан вэ? Анхны уралдаан нэг онлайнаар л нөгөө захин уралдаан. Яг нэг ковид тийм 2021 оны хичээл анх орчихсан болохоор тийм. Тэгэл эхний нэг 2 3 тэмцээн бол онлайнаар явагдал. Угаасаа эхлээд нөгөө шалгаж авахад тэр сургалтын төвдөө нэг сар орчим чөлөөтэй хугацаагаар явцсан байсан хгүй. Тэгээд тэр сургалтын төв хөгжим бүжигт чи ер нь шалгуулад үзүүлээс ингээд тэгээд надад санал болгоод би шалгаж ирсэн. Тэгсэн өөрөө ч их орлоготой дуртай юм. Тэгээд айгүй тийм ямиг хурдан хүлээж аваад ингээд сонирхоод хичээгээд хийгээд байсан. Тий сонирхож хичээн гэдэг бол маш чухал шүү дээ тий. Ямар ч авьяастай хэрнээ нэг сонирхтгүй бас хүмүүс байдаг шүү дээ тий. Тийм биш. Тэгэхээр яг өөрөө яг дурлж хичээлдэг болохоор. Тэгэхээр ямар амжилт гаргасан гинэ? За би яг орцсноос бол 2 дугаар ангиас нэг хангалын нэрэмж дурлалдаанд 3 дугаар байранд орсон. Тэгээд 3 дугаар ангидаа баахын нэрэмж дурлалдаанд 1 дугаар байранд орсон. Тэгээд өөрийнхөө бие даасан концертыг анх хийсэн 3 дугаар ангидаа. Тэгээд 4 дугаар ангид анх орсон жилээ 10 сарда Норов бандтын нэрэмж дурлалдаанд 2 шаттай уралдаанд 2 дугаар байранд орсон. Тэгээ 11 сард Чех улс руу яваад Устинад хотод болсон виртуоз уралдаанд 1-р байранд ороод Skladbu Arabeska opus 76 od Žána Sibelia zahraje Badmara Gamba z Mongolska. Тэгээд Монголд буцаж ирчээд 12 дугаар сард Шопены уралдаанд нэлийн 7-аас 13 насны ангилалд нь ороод тусгай байранд орж исэн. Тэгээд дахиад сарын дараа 1 сард Брамсын нэрэмжит уралдаанд ороод Гран При авсан. Тэгээд сая бас 25 онд 100 хавар болсон Норов бандтай уралдаанд ороод бас 2 дугаар байранд орсон. Тэгээд Норов бандтай уралдаанд орчиход концертээ хийсэн. Хоёр дахь бие таасан концертээ хийчихэд Итали 100 явсан. Тэгээд Гран Прига авсан. Ямар олон гоё амжилтууд гаргасан юм. Энэ жоохон насанд байхааргүй л олон амжилттай шүү дээ тий. Тийм манай хүүхдээ өөрийнх нь тийм нөөц солилцоо маш
агуу тэгээд нөгөө одоо хүүхдүүд чи одоо дараагийн манайх чинь байнга шалгалт авч идэг л 2 сар тутамд л. Тэгэхээр нөгөө дараагийнхаа шалгалтын минь бэлдээд өмнөх юм ингээ мартах ч юм уу хайчдаг. Тэгэхээр тэгэл нөгөөх маань үлдэхгүй байгаа даа. Тэгэнгүүт манай хүүхд болохоор зэрэг хуучин тоглосон юмудаа ч гэсэн байнга тоглож хүүхдийн нөгөө тогтмол давталх чинь л айгүй их. Тий. Өөрийн ингээд амжилтанд хүрэхэд байгаа байхгүй юу? Тий. Тогтмол давталгаа тэгэд ер нь хүнээр шахаж шаардуулахгүй өөрөө л бэлтгэлүүдээ хийчихэж байна уу? Тийм бил. Гэрийнхнээс нь за одоо бэлтгэх цаг болсон байх шүү энэ төр гэхгүй тий. Хаяас тэгнэ л дээ. Хаяас. Ер нь одоо хичээлүүдээс нь хамгийн дуртай хичээл нь ямар хичээл байна? Заавал хөгжим гэхгүйгээр орж байгаа хичээл. Сонсголын хичээл надад сонирхолтой. Сонсголын хичээл за ямар сонсголын хичээл? Сонсгол ритмийн одоо нот заах тэр хөгжмийн онлын талаар хичээлүүд нэлээд сонирхолтой бас гоё. Гэтэ манай бадмар чи ерөнхий хэмжээний хичээлдээ бүгдэнд нь жигэд онцордог байх тий. Бүгдэнд нь жигэд онцордог хэрнээ хамгийн онцгойлж дуртай нь бол яг сонсголын хичээл гэж тий. Тий. Сониоч тий. Ер нь хүн сониоч байна гэдэг чинь хамгийн том боломжийг бий болгож байгаа гэдэг шүү дээ. Суралцах тий. Юмнаас суралцах. Сониоч биш болол тэгэл бас хэцүү шүү дээ. За гайхалтай шүү дээ. Ийм олон гоё амжилтуудыг гаргасан. Тэгээ хоёр бүр бидаас нь тоглолтоо хийсэн байна. Тэр тоглолт нь одоо жишээ нь хэдэн минут үргэлжлэх хичнээн одоо гоё айцуудыг дарсан юм. Хоёр концертанд хоёулын дээр нь 11 зохиол тоглосон. Тэгээ эхнийх дээрээ болохоор 4 оркестртэй хамтарч тоглосон. Найрал хөгжимтэй оркестртэй. Тэгээ хоёр дахь дээр нь 2 нэлээд урт том концерт зохиолыг найрал хөгжимтэй хамтарч тоглосон. Вау, гайхалтай. Одоо дараагийн одоо концерт хизээ тоглогдсон байна? Би одоо 26 оны 4 сард дахиад концертээ хийхэд тоглож байгаа. Вау. Үзэгчид зөндөө гоё хүлээж авч байна уу? Тийм. Манай гэр бүлийнхэн бүгд ирж үзэж дэмждэг. Маш гайхалтай. Нэг үе бодвол бас сонгодог урлагийг бас манай монголчууд бас илүү сайн гайгүй ойлгодог болсон юм тийм. Сонирхож ойлгож эхэлж байгаа тийм. Нэвтрүүлгийн ивент тэгч Baby Dragon бяцхан лөө. Өнгө оруулагчгүй, нэмэлт сахаргүй, хугацаа уртцагчгүй. Baby Dragon сахаргүй wow popcorn энгийн халуун ногоотой 7 байцаатай 3 төрлийн амтаар. Амтд бяцлагтай зөөлөн жигнэг, аман дуусан. Жинхэнэ төмсөр хийсэн шарсан оригинал чипс. Самрын зөөлөн амттай шоколадын жигнэг. Манго, ус үзэм, тоор шүүслэг амттай зөөлөн гами чигрүүд. Жимстэй шүүслэг цэлцэгнүүр лир алим сарна амттай. Пробиоткор баялаг шинхэн жимсээр ирч хүчинөх. Сардаг jelly бяцхан лөө иштэй чихэр. Амттай хар татам дүр. Baby Dragon илүү амттай органик сонголт. Нэвтрүүлгийн ивент тэгч Yummy Juice 100% цэвэр жимсний жуус, NFC технологи, нэмэлт сахаргүй, хугацаа уртцагч бодисгүй, өнгө оруулагчгүй, эрүүл мэндийг эрхэмлэгч хүн бүрт зориулав. Yummy 100% байгалийн NFC juice. Нэвтрүүлгийн ивент тэгч Monfish. Залуучуудын шинэлэг сонголт, орчин үеийн савлгаа. эрүүл амттай авсаархан iCool брэнд.
Таны хувьд бас та өөрийгөө бас сайхан ямар амжилтад гаргасан шавнараараа бас гоё бахархаад байна шүү дээ. Ямар шав. Би бол хөгжим өдрийг 87 онд төгссөн. Тэгээд залгаад Армени улсын Ереван хотод хөгжмийн дэд сургуульд очиж төгсөөд бид нарыг жоохон байхад бол тиймэрхүү юм одоо ийм сошиал энтер юм тий хөгжөөгүй. Яг хөө сургууль дотроо ганц нэг уралдаан энтер болж байсан. Тэгээд төгсж ирэл сургуультай багшилсан. Одоо 33 дэх жилдээ багшилж байна. За тэр олон шавнар байгаа юм байна. Тийм концертмейстер мэргэжлийн багш айлын хийдэг. Концертмейстер гэдэг маань болохоор бусад хөгжмөдтэй хамтарч тоглодог байхгүй юу? Тийм. Таны одоо мундаг шавнараас хаана манай шавнараас өшөө мундаг хөгтөд байна. Тэгэл уралдаанд явах бас боломж юунаасаа болол тэр бүр оролцоод яж чадахгүй. Гэхдээ өнгөрсөн жил бид нэр маш их амжилт ололтой байсан. Олон уралдаанд тэмцээнд өшөө чин 4-р ангийн пүрэв сүрэн мөн хэрээдүй ачмаа 4-р ангийн 3 хүүхэд байгаа байхгүй юу? Ер нь ангиас нэг багшд нэг юм уу 2 энтер яг хаяа нэг тохиолдолд 3 хүүхэд гэж авдаг. Тэгээ нөгөө олон янз бүрийн ангийн хүүхдүүд авдаг байхгүй юу? Тэгээд 2-р ангийн 3-р ангийн ариун нандин гээд одоо хамгийн доод нь 2-р ангийн 2 жоохон хүүхэд байгаа. За тэгээд томчуулаас гэмэл манай 10-р ангийн Эрмөн гээд бас сурагч байгаа. Бүгдээрээ одоо нодлон гэхэд тэр норов банд сангаас хөөнд явуулдаг 2 ойрхон нэгдэх 2 дахь гэдэг уралдаан болсон байхгүй. Тэр нь бүгдээрээ оролцлоо. Дотооддоо болж байгаа уралдаанда тий. Тэгээ баахан нэрмжит уралдаан. Баахын хөгжим хүүхдүүд бол заавал тоглолт сурах хэвээр хөгжмийн ерөн суур боловсрол мэдлэг олгодог. Тэгээд тэр уралдаан бол одоо хэд дэх жилд явж байгаа юм те. Баах 21-р зуун гэдэг 2 жил тутамд нэг зохиогддээ. За тэр уралдаанд орж энэ Монголд одоо Шопены нэрмж 4-р уралдаан сайн өнгөрсөн жилийн 12 сард болсон юм. За тэгээд одоо харин дахиад баахын дараагийн уралдаан 3 сард 4 сард нь чулууны нэрмжт уралдаан жоохон олон жил завсарлаж чад болох гэж байгаа. Тэгээ энэ бүгдэд хүүхдүүдэд бэлдээд 100 сая тэгээд нөгөө юу яасан. Солонгос уралдаанд оролцлоо, Гонконгод уралдаанд оролцлоо. Тийм бүгдээрээ сайхан амжилттай. Италид бол тэр 3-р ангийн ариун нандин Бадмар 2 хамт явсан юм. Нөгөө 2 жоохон хүүхэдтэй тэгээд тэнцэж бүр өдөр болгон 2-3 тайзан дээр ингээд 5 өдөр тоглодог. Маш их шалгууртай. Тэгээд тэр болгонд л ингээд нөгөө шүүгчт нь хаана явж байгааг мэддэггүй сонсоод л шалгаруулад идэг байгаа байхгүй юу? Тэгээд тэр болгон дээр бүдрэхгүй те тэр нөгөө маш сайн давтаж хичээнгүй байсны хүчинд нөгөө ариун нандин маань 2-дугаараар үзлээд Бадмар маань бүр тэр фестивал уралдааныхаа бүр топ винер ялагч болоод одоо 4 сард биш 5 сард Америк нэгдсэн улсад Карнеги холл гэдэг алдарт театрт тоглох эрхээр шагнагдсан байгаа манай Бадмар гайхалтай мундаг юм. Манай ширээн дээр байгаа нөхөө Монфреши унданаас манай хоёр ч дуугаараа. За. Ивент тэгш Монфреш байгаа. Тэгэхээр дүүгийн хувьд бол олон тэмцээнүүд орж исэн. Тэгэд яг энэ тэмцээнүүдээс хамгийн их хэцүү шалгууртай байсан тэмцээн ямар тэмцээн байсан бэ? Яг тэр шалгуур нь өөрийн хувьд яг яаж мэдрэгдэжсэн бэ те? Жишээ нь яг юугаар нь өөрийгөө тэр нэлээд хэцүү байсан гэдгийг тодорхойлох. Өнгөрсөн жил 12 сард болсон Шопены нэрмжит уралдааны манай насны англи нэлийн том ах хүүхдүүдтэй өрсөлдөөд тэр нь надад их хэцүү санагдсан. Тэгээд гадаад улсын шүүгчид бас ирж шүүсэн болохоор нөгөө англил дээшгээ болж оролцсон гэсэн. Яг тэр нөгөө ерөнхийдөө том хүүхдүүд орж байгаа. Тэгээ бага англин гэдэг нь фестивал маягаар 9-өөс 10 хэдэн нас вэ? 13 нас хүртэл. 7-аас 13 нас гэж бүр 5 насны англи. 5 насны зөрөөтэй хүүхдүүд хоорондоо оролцож байгаа байхгүй юу? Тэрнээс ш ер нь уралдаан чинь 1-2 насны л 10-аас 12 ч гэдэг юм уу те 7-аас 9 ч гэдэг юм уу. Тийм англилтай явагддаг байхгүй юу? Тэр уралдаан дээр одоо хамгийн хэцүү нь юу байсан? За том ах гиш нартай өрсөлдөх хэцүү байсан юм байна. Тэгээд миний тоглосон програм бас их хэцүү байсан. Тохиолно. Хурдтай тэгээд би ерөөсөө өөрийгөө байр эзлэн гэж бодохгүй сандарсан байсан учраас гар хүтэн болоод хөлрсөн байх эсгүй тий яг төлдөр орч гулгаад энэ тий хүтэн болчихоор хуруунууд нь хөдөлж өгөхгүй.
Тэгээ дараад сандрахаар ч нөгөө хүний бие чинь хүүттэй өргөөл тий. Тэгээ хөшинг байдал гарна шүү дээ тий. За юу ч гэсэн тавилжлаа гээл тэгсэн чи харин тусгай байна гарсан. Гайхалтай шүү дээ. Мундаг байдаг. Мундаг хөвгтөд том агш нэртэй өрсөлдөөд тий. Тэндээс гараад байдаг чинь бас мундаг шүү. Хамгийн амархан уралдаан нь ямар байсан бэ? Одоо Брамси сая 25 онд 1 сард болсон. Брамсын нэрмж уралдааны эхний шатна гээд манай англид 2 хүүхэд ороод тэгээд тэр англидаа гран при авсан. Ингээл жишээ нь гадуур ингээд явж байхдаа төлдрөөр ингээд төсөөлөд ингэж бэлтгэв. Төсөөлөлтөө төлдрөөр нь байхгүй үедээ ч гэх юм уу тий. Тийм дууга хаяа дуулаа явж байна. Хуруу яалтгүй ингээд хөдлөөд идэв. Хөдлөөл яг нөгөө тоглох юм аа. тавчлага дээр яг гэл тий. Бас сонирхолтой. Одоо ингээд хүүхдүүд нь ингээд яг нүдэн дээр гой гой амжилтуудыг гаргаа яваад тахаар бас багш хүний хувьд бол маш гоё байдаг л да. Ер нь хүний багш нарын одоо шалгуурч ер нь яг шавнырын амжилтууд байдаг шүү дээ тий. Тэгэхээр таны хувьд бол маш олон хөрхөн амжилттай хөрхөн хүүхдүүдийг бас бий болгож байна. Энэ хүүхдүүдийг чи яг анханаас нь яг төвлөр хуурыг сонирхож эхлэхээс нь хойш мэргэжлийн болтол ингээд дагуулад явна гэдэг бол бас гайхалтай. Бас нэлээд төвчээр тэгэл олон юмдаа бэлтгэл маш их хичээл. Одоо яг стандарт норм хичээлийн цаг гэхлээр зэрэг 7 хоногт 2 удаа багштайгаа хичээлж байгаа. Бусад цагт дандаа бие дааж өөрсдөө л одоо тэр яаж бие дааж юун дээрээ яаж ажиллах вэ? Багшийн хийснийг бодоод дахиад өөрийн зүгээс те гар хурууныхаа EV-г олох те хуруу тус бүрээ ажил уул сурах гэд маш их хичээл, маш их давтлага шаарддаг ер нь. Тэгээ одоо бусад энгийн хүүхдүүдээс те ялгах нь эдгээр чинь завгүй мөнхийн хичээл хийж идэг. Тэгээ би хүүхдүүдээ яг одоо суур боловсрал те маш сайн эзэмсчихсэн байхад бол цаашаа өөртөө явчихна штэ. Тийм учраас нэлээд их шахдаг жоохон хатуу талдаа багш гэх юм уу да. Сэргэжлэлтэй байдалтай шүү дээ. Ер нь энэ чинь одоо маш том хариуцлага. Тэр тайзан дээр гараад өөрөө зохиолоо өөрөө л тоглох учраас тэр хүүхдүүдэд хариуцлага сууж байна, төвчээр сууж байна. Тэгээд дээрэс нь маш их анхаарал төвлөрөл тий. Одоо тэр зохиол эхнээс нь дуустал маш сайн анхааралтай бичиж алдаа мадаггүй. Тэ маш их бэлтгэл хийжээж тэр хүүхд сандрал харьцангуй бага байх. Яг тэ зохиолоо хүссэн тий өөрийнхөө хүсснээр тоглож дуусгах. Тийм болохын тулд нэлээд програмаар шахдаг да. Тийм тий. Бид нар чинь ингээд нэг юу байдаг шүү дээ. За бусад төрлийн хичээл дээр би яг танай чиглэлийн яг сургууль дээр яг ямар даалгавар өгдгийг мэдэхгүй байна л да. За жишээ нь тоон дээр ч гэдэм үү тий 10 жилийн хүүхдэд. За ингээд ийм өнөөдөр ийм хичээл заасан үүнтэй холбоотой энэ дараах бодлогоодыг бодорой гэж нэг жишээ болгоод өгдөө шүү дээ. Тэгэхээр зэрэг яг танай хөгжим бүжигт яг өнөөдөр яг энэ хөгжмийг заагаад тий энэ зохиолыг заагаад за энийг гэртээ сайн бэлдэж жагаад ирээрээ гэх юм эсвэл одоо бүгдээрээ л ноотоо сурцсан юм чинь за энэ шууд ноотоо өгвөл энийг бэлд сайн бэлдээд ирэх гэхгүй яах. Яг уу эхлээд өөрсдөр нь ингээд тий нөгөө ноттойгоо яаж ажиллаж яаж ноотоо одоо яг ингээд ноотнуудаа амжиж харж уншиж тоглож хэлж чадчих чинь тий тэр чинь харахад чинь нэлээд олон юм шаарддаг байгаа юм л да. Одоо нөгөө их хамгийн эхлээл одоо хэмжээнээсээ эхлээд тэгээд темпийг хараад дээрэс нь характерыг хараад тий дууны нэрийн мутагаа холбоод тэгээд давхар нөгөө ноотоо олох баруун зүүн гар хоёр өөр байх. Дээрэс нь нөгөө штрих гэж байна. Нөгөө дууга холбож уянгалж тоглох уу тий характер нь гаргах юм. Тэрийг заасан нөгөө штрихнүүдээ харна гэдэг маань хөгжилтэй тоглох уу, холбож тоглох уу, уянгалж тоглох уу гэд тий. Ингээд тэр бүгдийг нэг зэрэг тий харангаа дахиад даралтай болоод дахиад ер нь педал гэдээ бас хөл ажиллана тий. Ингээд бүхэл эдис ажиллана да. Тийм шүү дээ. Бадмаргийн хувьд одоо яг би энэ хөгжмийг л дарж сурмаар байна ч гэдэг юм уу тий. Энэ зохиолыг л дарж сурмаар байна гэсэн тийм гоё мөрөөдөл байгаа юу? Ямар тийм мөрөөдөл вэ? Миний гарны сонголт жоохон муу учраас би яг хүссэн ая тоглож чаддгүй. Гэхдээ листийн ла компанила гэдэг би том болоод заавал сурна гэж боддог. Нэлээд том том хөлтэй тоглодог зохиол. Ер нь хэдэн минут үргэлжилдэг ч тийм үү? Одоо энэ 3-4 минут л та. Гэтэл бас нэлээд ур чадвар шаардсан. Тий ур чадвар шаардсан зохиол. Гайхалтай. За тэрнийг л одоо сурчих юм бол бас өөрийгөө ямар ч гэсэн бас нэг
мундаг болцсон байна гэдгийг бас дахиад бас нэг шалгуур тавиад шүү дээ. Зөндөө олон тэмцээн уралдаанд төрүүлсэн ирнэ те. Бас тэрнийг дарж сурах юмсан гэсэн мөрөдөл байгаа юм байна. Тэр мөрөдөл нь одоо хизээ ер нь биелэх боломжтой. Жишээ нь хэдвэр ангид програм биелэлтээр бол нэлээд урд явж байгаа гэж боддог тийм. Тэгээ одоо бид 12 сарын 24-нд Японд Рахманы нэрмжтэй уралдаанд оролцох гээд бэлдэж байгаа. Тэрэнд бас нэлээд том зохиол үзэж байгаа. За тэгэхээр манай нэвтрүүлгийн нэр бол шинэ он руу хамтдаа гэдэг нэвтрүүлэг байгаа. Тэгэхээр шинэ он руу хамтдаа гэж юм шиг ер нь гоё шинэ жилтэй холбоотой гоё дурсамжуудаас үзэгчтэй хуваалцаач. Батмаргийн үед жишээ нь хамгийн гоё тэмдэглэж өнгөрүүлсэн мартагдшгүй гоё шинэ жилийн баяр ямар баяр вэ? Тэгэхээр ер нь хүүхдүүдийн хувьд бол бүх шинэ жил бүх баярууд л гоё байдаг шүү дээ. Тэгэхээр тэр додондаас хамгийн гоё тэмдэглэсэн шинэ жил юм байна. Бид нэр бага ангитай ангиараа нэг ч удаа шинэ жил тэмдэглэж үзээгүй. Ерөөсөө ангиараа нэг тийм гоё зүйл хийж үзэж байгаагүй болохоор 24 оны шинэ жилийг бид нэр анх удаа бага ангиараа хамт тэмдэглэж үзсэн. Тэр шинэ жил хамгийн гоё санагдсан. Ангитай хийснөөс л гоё. Бага ангиараа нийт ингээд нөгөө урлагийн амир ингээд ангиараа бүжиглээ дуулаад авьяас үзүүлээ. Тэгээд бид тэр үед оны онцлог зурагч болсон. Вау, гайхалтай. За, гэр бүлтэйгээ өнгөрүүлсэн бас шинжилээс дурсамж бас. Хүүхдүүдийн хувьд бол ер нь их ихтэй тэр улсад явж байхад ч тийм үү, эсвэл тэнд байхад ч тийм үү. Нэлээд бид нар чинь Чехэд 11 сард явж байгаад тий. Шинэ жил гарч таарсан. Юу яг уралдаанаа дуусчаад Австраар дайраад. Тийм Моцартын одоо Нутагт. Тийм нутагт нь очиод. Тэгэхэд ч тэр ч одоо 12 сарын ихэнд гэсэн үг шүү дээ тий. Уур амьсгал орсон байгаа тий. Уур амьсгал орсон өстой бүх газар айгүй гоё харагдчихсан. Тий. Тэр их гоё байсан. За гайхалтай. Таны хувьд гоё мартагдчихгүй сайхан шинэ жилээсээ дурсамжаасаа сайхан. За тийм бид нар ч одоо тэгээд ер нь чөлөө цагаараа ч гэсэн нөгөө л ажиллаа яриад хүүхдүүдэд яриад тий. Тэгээ сууж тэгээд хамт олонтойгоо л шинэ жил тэмдэглэсэн. Нэдлэн билүү орчин билүү. Манай тэнхэм яг зохион байгуулжсэн шинэ жилийг. Маш олон хамтлагууд дандаа манай урлагийн тий манай сургуулиас төрж гарсан дандаа тийм урлагийн Монгол авиас томрууд. Айгүй олон амьд хөгжмийн хамтлагууд ирээд та бүр дүүрэн тийм бүр амьд хөгжмөнтэй тоолно гэж юу тий баярлан гэж айгүй гоё юм чинь. Тий шүү дээ тий. Тэр их гоё шинжил болж ирсэн. За баярлалаа. За тэгээд өнөөдрийн бас нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Ингээд Monfish компани зүгээс одоо эдгээр бидний урд байгаа энэ олон төрлийн жимсний ундааныхаа жүүснийхээ Айкул гэдэг юм брэнд гаргасан байгаа. Айкулийнхээ цуурлаас тий коллекшнээс танилцуулж өгч байгаа. За энд бол Baby Dragon гэдэг бяцхан луу гэдэг юм гоё бэлгийн багц гарсан байгаа. За энэ дээр бол чипс байна. Гэтэ энэ бол хамгийн гол нь хүүхдэд ээлтэй яагаад гэвэл эко бүтээгдэхүүнүүд байгаа. Хугацаа уртцаагч, амт оруулагч энэ төр байхгүй. Яг экологийн маш эко гоё тийм бүтээгдэхүүнүүд байгаа. Дотроо яг хүүхдүүдийн идэх дуртай маш бол. Ер нь ямар амттанд дуртай вэ? Би чихний харшилтай л та. Гэхдээ би займаа гэдэг дуртай. Займаа гэдэг. Энэ бол харшил баг өгөхгүй хаа. Энэ ягаад гэвэл эко бүтээгдэхүүн болохоор хамгийн химийн бодис агуулаагүй органик бүтээгдэхүүн гэдээ бичсэн байгаа шээ тийм. За шинэ оныг сайхан огтаарай. Монгол брэндүүд дандаа тийм гоё эко. Гоё брэндүүд гардаг болсон л тийм. За тэгэд өнөөдрийн нэвтрүүлэгт маань Монгол Улсын консерваторийн мэрэгжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багш Лав Өсөрн, за шавь сонгодог хөгжмийн 5 ангийн сурагч Батмар нар хүрэлцэн ирж өнөөдрийн нэвтрүүлэгт маань оролцлоо. Ингээ та бүгдийн цаашдын уран бүтээлд нь өндөр амжилтыг хүсье. Энэ дүүгийн бас эрхчил болох зөндөө олон тэмцээн уралдаануудад бас гоё хүссэн амжилтаа гаргаарай. Тэгээд бас том болоод бүр илүү өндөрлөгт гараад ахыхаа нэвтрүүлгээр дахиад ороорой гэж хэлмээр байна. Баярлалаа. Танай телевизэн хамт олон одоо шинэ жилийн мэндийг хүргэе. Тэгээд урьж оролцуулсанд маш их баярлалаа. За таньдаг найз нөхдөдөө гэр бүлийнхэндээ гоё мэдлэг бишүүлж болоо шахаад. Шинэ жилийн баярын мэнд хүргэе. Сайхан дэвтэлээрээ. За баярлалаа. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэгтээ хамт ирсэн ирэх үзэгч та бүхэнд баярлалаа. Үчиг сайхан өнгөрүүлээрэй. Baby Dragon сахаргүй wow popcorn энгийн халуун ногоотой далайн байцаатай 3 төрлийн амтаар. Амтд бяцлагтай зөөлөн жигнэг. Аман дуусан.
жинхэнэ төмсөөр хийсэн шарсан оригинал чипс. Самрын зөөлөн амттай шоколадын жигнэг. Манго, ус үзэм, тоор, шүүслэг амттай зөөлөн гами чихрүүд. Жимсний шүүслэг цэлцэгнүүр лир алим сарна амттай. Пробиоткор баялаг, шинхэн жимсээр ирч хүчинөх. Сардаг jelly, бицгэн луу, иштэй чихэр. Амттай хар татам дүр. Baby Dragon, илүү амттай органик сонголт. Цонхов байгалийн NFC juice. Чанартай юм уу та ирүүл мэндэ бот ирч хүчээр дүүрэг амьдрах ёстой бид ирүүл бий саруулах ухаан гэдэг биз авч аргал алт мөн кино болж үз амин дэмэр баяа ай кул хот туршлаа хаяа ай кул зүү амьдралын хэв баяа ай кул тулахгүй би таяа ай кул Халуун бүлээрэн хамтдаа цуглаад цэнхэр дэлгэцэн үзэн сууга хамаг Монголын эзэн заяатай эрхэм та бүхнийхээ Элчийн мэндийг хүргэе үзэгчдээ шинэ онлоо хамтдаа нэвтрүүлгийн маань цаашдын дугаар тав. Болоод байна. Нэвтрүүлэгтээ өрн оролцоосон байгаа. Та бүхэнд орой минь хүргэе. За үзэгч та бүхэнд орой минь хүргье.